Цагуур орчин шинжилгээний газрын мэдээлэлээр маргааш өвөр хангай дундгуй дорногуй нутгаар болон нутгийн зүүн хагаст засаар шуурхыг анхааруулж байна. Алдаан уулархаг нутаг болон говь тал хэрийн нутгаар салхи шуурхтай байхыг сэрэмжлүүллээ. Ихэнх нутгаар үйлшин Шөндөөн баруун аймагуудын нутгийн зүүн хэсэг, Төв болон Говийн аймагуудын нутгийн зарим газар, Зүүн аймагуудын нутгийн өмнөд хэсгээр, өдөртөө Төв Говийн аймагуудын нутгийн зүүн хэсэг болон Зүүн аймагуудын нутгийн өмнөд хэсгээр зас орж, засан шуурга шуурна. Салхи нутгийн зүүн хагаст баруун өмнөөс хойш эргэж бус нутгаараа баруун хойноос секундэд 6-аас 11 м, Алдаан уулархаг нутаг болон говь тал хэрийн нутгаар түр зур секундэд 18-аас 20 м хүрч ширүүснэ. Улаанбаатар хот орчмоор ялэмгүй зас орно. Салхи баруун хойноос секундэд 5-аас 10 м, Шөндөөн Яармаг сонгоны орчмоор хасах 22-оос хасах 24 км, бусад хэсгээр хасах 18-аас хасах 20 км, өдөртөө хасах 15-аас хасах 17 км-ийн хүйтэн байна. 10-нд нутгийн зүүн мэд хэсгээр цастай, 11-нд хөвсгөл хинтийн уулархаг нутаг, онон улс голын хөндөй, дорнотын тал нутгаар, 12-нд Төвийн аймагуудын нутгийн зүүн хойд, Зүүн аймагуудын нутгийн зүүн хэсгээр, 13-нд хангай хөвсгөл хинтийн уулархаг нутаг, Сэлэнг хараа голын хөндөйгөөр ялэмгүй цас орж, явган шуурга шуурна.